Би ч Монгол зохиолч тэгээд нэг Монгол эмэгтэйгээ 4 хүүхдээс нь салгаад Москва залуу хүнтэй суулгачих юм бас утгагүй шүү дээ тий. Энэ Дулам сүрэн ч одоо дүүний дуурайгаад эзлийн нулимс бичсэн юм биш үү гэх бах гээд бүр санаа зовоод энэ дүүний нөгөө номын нээлтэн дээр нь ирсэн шүү. Сайн бацхан уу лав гараг бүр азхар номын хөтөлбөрөөс бэлтгэн өргөдөг кофетэй арай нэвтрүүлгийн маань шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид ярилцахаар зохиолч Дулам сүрэн хүрсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу. Урилга хүлээж авч ирсэн баярлалаа. За баярлалаа. За зохиолч Дулам сүрэнгээр сүүлийн үеийн сонин сайхан юу байна вэ? Бас шинэ номуудаа улгадаа авч байгаа мэдээллийг авсан. За сүүлийн үед номын баяр болох гээд 2 ном шинээрүүлгийг авлаа. Нэг нь эзний нулимс нэртэй шидэт реализмын төрлөөр бүхэл насныханд зориулсан тийм зохиолоо бичээд номоо хэвлэлтэнд өгсөн 2 хоногийн дараа хэвлэлтээс гарах байгаа. Нэг нь болохоор баг болон дунд ангийнханд зориулсан энэ цэнхэр нүдэд гээд бас хийс үрсэтгэлгээний адлын явдалд ийм туужаа хэвлүүлээд дөнгөж өчигдөр хэвлэлтээс аваад байж. Ийм сонтой. Шинэ номуудын тухай дутааснаны хувьд ямар дутааснаатай номууд байна вэ? Одоо жишээлх юм бол нөгөө нэг хийс үрсэтгэлгээний буюу шидэт централизмын чиглэлийн ном гэхээр одоо энэ ном их сонирхолтой санагдаж байна л да. За баярлалаа. Тэгэхээр яг ер нь бол энэ бол хүүхдийн тууж энийг болохоор бүр одоогоос 7 жилийн өмнө анхны одоо цэгийг хатгаж ийм зохиол бичвэл зүгээр юм уу гэсэн санаанд төрж байсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол ингэж бодог ном ингээд төрөх цаг хугацаа гэж байдаг. Зарим ном бол 1 сарын дотор, зарим нь бол 6 сарын дотор төрөх жишээний байхад энэ ном бол маш удаан бодол санаа дотор явсаар хагаад одоо ном болж байгаа. Тэгээд гол утга санаа нь бол олгоо хорхоо гэдэг манай Монголд байсан гэсэн домог яриа байдаг. Бид тэр домог ярианаас үндэслээд тэгээд хүүхдүүдэд сонирхолтой адал явдалтай бас баримтад тэгээд танин мэдхүү болгосон аль алийг ингэж хослуулж бичсэн. Тэрүүгээр онцлогтой тийм хүүхдийн тулд гаргасан байгаа. Эсний нулимс маань болохоор өмнө нь одоогоос 4-5 жилийн өмнө зүү захигч гэдээ бас хийс үрсэтгэлгээний тууж биччихсэн. Тэгээд тэрнээс хойш өрөөсөө юм хийс үрсэтгэлгээний ном гарахгүй байжгаад одоо өнөөгийн уншигчд ер нь юм хийс үрсэтгэлгээ даалт мэдрэмжтэй хослуулсан юм ном зохиол кино бүтээлд илүү сонирхолтой байна уу гэдгийг одоо олж хараад тэгээд тэдэндээ зориулаад ийм ном бичсэн зүгээр юм байна гэд тэгээд номоо бичээд хэвлэлтэнд өгсөн баг. 7 жилийн өмнө эхлэлийн тавьсан гэж байна шүү дээ тий. Тэгэхээр ер нь одоо ном бичих ажил гэдэг их амаргүй л юм шиг санагдаж байна. Жишээлх юм бол өмнө нь одоо энэ ярилцлагаараа бид нэр зохиолч 8 чимэттэй ярилцсан байхгүй одоо бүр одоо баг энэ жилийн хамгийн бестселлер бол Цагаан бороо болсон. Тэгээд Цагаан бороог бас маш удаан хугацаанд ингэж бодож явж байгаад битсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ингээд зохиолч хүний дотор нэг юм бодол яваад байдаг юм шиг байгаа тий. Нэг одоо зохиолын сэдв санаа тий. Санаа бол янз бүр төрнө. Бодоод явж байгаа олон сар жил бодож байгаа тэрийгэ цаасан дээр болгож болно. Гинт одоо хүнтэй уулзж байгаад юм уу хааны газар зугаалж байгаад аялж байгаад юм үзэж харж байгаад иймэрхүү зохиол бичвэл зүгээр юм байна гэсэн санаа төрж болно. Жишээ нь миний цагаан цувтай бүсгүй гэдээ бас хамгийн сүүлд гарсан армаануудын нэг нэлээд олон уншигчдад хүрсэн. Тэгээ цагаан цувтай армааныг бол бичгэд бол Москвад Горкид сурж байгаад тэгээ нэг хөгжимчний тухай нэг айгүй гоё өгүүлэлэг ч юм уу тууж ч юм уу бичгэмсэн гэж бодоол зүгээр дотроо бодож явжсэн. Тэгээд үржин гээд нэг Москвад эмч хийдэг ихчтэй уулзаад тэр тэгээд ихч маань Антон гэдэг хөгжимчин залуугийн тухай зүгээр ингээд нэг хоол идэж цай ууж явах зур надад ярьж өгсөн байхгүй. Тэгэл тэр яриаг сонсоод өөч наа чин зохиол нь штэ. Би наадах чин зохиол олох уу гэл. Тэгэл оройн очиод гэртээ очиод нэг жижигхэн юм өгүүлэг маягтай буулгаал. Тэгээ нөгөө пэйж хуудас, Facebook группүүдээр аягүй олон уншигчтай зохиол бүтээлээ хүргэдэг. Тэгээд тэр дээр тавьтал аягүй олон хүмүүсийн сэтгэлд хүрээд тэгээд үргэлжлүүлж бицээр агаад арман болсон. Тэр гих жишээний зүгээр нөө сүүжээ эмэгт гисийн яа гэд хөлийн цэргийн офицер залуугийн тухай гардаг арман байдаг. Тэр болохоор уран баримлч эмэгтэйн тухай бичиж агаад нөгөө зохиол маань намайг хөтөлж явсаар агаад хил рүү аваачаад хөлийн цэргийн тухай ном болгоцсон. Тэгэхээр санаа, сэтэл, зохиол бүтээл төрөх цаг хугацаа бол янз санаа нь бас янз янзаар л төрж гардаг. Хөтөлж явсаар агаад одоо хөлийн цэргүүр авчирсан гэж штэ. Хөтөлдөг юм уу те? Одоо ингээд та боддгоо юм ингээд бодоод за одоо ингэж чиж байгаа. За ингээд дуусчихнаа гэж боддгоо юм уу? Зарим нь бодно, зарим нь хөтөлт юм байна. Хөтөлт юм байна. Зохиол өөрөө зохиолч хөтөлт юм байна. Ер нь юм учиртай гэдэг үгэнд аюу дуртай болоод байгаа. Цаанаасаа нэг юм төрөх хугацаатай бичих одоо юу учир жанцантай байдаг юм шиг санагддаг л да. Тэгээ Ленинград төгссөн уран баримлч эмэгтэйн тухай зохиол бичнэ гээд
эхлэлийн тавиад ингээд зохиолоо бичээд явж байгаа байхгүй юу. Гэтэл тэр зохиолчийн маань нөхөр нь Москвагийн Бабушкин гэдэг хилийн цэргийн дээд сургууль төгссөн хилчин залуу болж ингээд бодит амьдралаас хэдүүлж байгаа шүү дээ. Хилчин залуу болж төгсөнгүүт нөгөө хилчтэй суусан эмэгтэйчүүд чинь хилчин залууга хилчин ирээд агаад хил рүү явж байгаа шүү дээ тийм. Тэр хүн хичнээн уран баримлж байгаад хотод ч юм уу одоо өөр хотод ч юм уу уран баримл одоо тэр бүтээлээ туураад суухгүй нэг л хилчинтэй суудсан бол хил хязгаар застав дээр байд юм байна л да. Тэгэхээр миний зохиол яалтчгүй нөгөө хил застав нөхөртөн захирагдчихж байгаа байхгүй юу? Нөгөө уран баримлчийн тухай зохиол маань хилчний тухай зохиол болсон. Нөхөртөн заграгдаад. Тэгэхээр зохиол өөрөө хөтлөө явчихд юм бэл. Тэгэл би чинь хил хязгаар заставаар яваад зохиолч биш бүр зохиолч нь өөрөө хилчин болчихд юм бэлээ. Цагаан цувтаа бүсгүй зохиолын хувьд таны бараг зохиолуудаас хамгийн их хүрсэн юм болоо да гэж би харсан. Тэгээд Үржин гэдэг эмэгтэйтэй та манай Азур номын хэллүүр дээр уулзалтаа хийжсэн шүү дээ. Үржин гэдэг эмэгтэй бүр ирчихсэн тийм. Бүр маш олон пентэй юм байлээ шүү дээ. Айгүй хүн ирсэнтэй тэр хилцүүлэг дээр. Тийм цагаан цувтаа бүсгүй нэлээд олон хүнд хүрсэн. Ягаад гэвэл миний бодлоор тий зохиолч хүний бодлоор өмнөх зохиолууд бол миний анхны зохиолууд нийлээд одоо нэг 7-8 арман биччихв да. Тэгээд мэрэгжил дээшлүүлэх гээд одоо би Москвад сурахаар явлаа штэ. Горки нэрмж дутах зохиолын дээд зохиол. Тэгээд одоо нэг мэрэгжил дээшлүүлж байгаа хүн чинь жоохон юм уран яруу одоо ур чадвараа шалгасан тийм бүтээл бичгиймсэн гэсэн одоо сэтгэлч төрн номын дуу сонсож байгаа хүн чинь арай ч өөр болно тий. Тэгээд цагаан цувтаа бүсгүүдээр би нэг юм жоохон сэтгэлийн дуудлагаараа дээр нь жоохон ур чадвараа шалгасан, дээр нь жоохон уншигчдынхаа сэтгэлийг хөглсөн тийм гоё яруу үг хэллэгтэй тийм зохиол бичгиймсэн гэсэн хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөөд бичсэн болохоор илүү уншигчд хүргүүдэ гэж батсан. Тэгээд маш олон уншигчтай болж илүү нөгөө арман маань хүмүүс хүрсэн байгаа. Цагаан цувтаа бүсгүй номын гол хатар Үржин гэдэг одоо энэ нэмэгтэй бол яг зохиол дээр бол 4 хүүхэдтэй. Менжингээр ордог зохиол дээр менжин гэдэг 4 хүүхэдтэй. Тийм 4 хүүхэдтэй. Тэгсэн мөртлөө нөхөртэй 4 хүүхэдтэй мөртлөө нэг тийм хөгжимсөн залуу дурлдаг тий. Үйл явдлаас бол үйл явдал нь тийм. Айгуу гоё ингээд нөгөө нэг цагаан цуу өмсөд охин нь тэр цагаан цувыг ээжээ та энийг аваач гэдэг тэр цагаан цуу өмсгөөр наснаас айгуу залуу харагддаг. Тэгээ цагаан цуваа өмсч ингээд явж байгаад метрон дотор нэг хөгжимчин залуу Антон гэдэг залуутай танилцаад тэр залууд болохоор яг ээжтэй адилхан харагдсан. Анх эмэгтэй ээжигээ алдаад удаагүй байсан. Тэгээд ээжтэй адилхан харагдаад тэгээд нөгөө бүсгүүдэд танилцахыг хүсээд эмэгтэй болохоор эхлээд болохоор гадаад хүн болгон жоохон цэрвж жагаад сүүлдээ тэр хөгжимчин залуугийн тэр хөгжмийн сайхан аялгау тэгээд тэр нэг айгуу гой хайр сэтгэлээ илэрхийлж байгаа байдал бүх юм нь татагдаад дуралдаг тийм хайр сэтгэл гардаг. Гэвч эцсийн эцэст Монгол эмэгтэй 4 хүүхдээ ээж гэдэг утгаараа өөрийнхөө ханыг сонгоод Монголд өрдөг. Гэвч тэр хөгжимчин залуу тэр хоёрын голоос дүрсэн хүүн айгүй сайхан алдартай хөгжмийн зохиолч болоод ээж аавдаа зориулаад цагаан цувтаа гэсэн санаа төвчээд тэр нь гран прийн шагнал аваад тийм нэг хүмүүсийн сэтгэлийг уйраасан. Үнэхээр одоо 50 настай эмэгтэй шүү дээ тий. 50 наснд бас хайр ирдэг юм байна. Хүний одоо гол өгч байгаа мессеж нь хүний зүрх сэтгэл бол хизээч мөхийн залуугаараа байдаг юм байна. 50 нас, 60 нас, 70 нас хүрсэн ч тэрийг ингэж усалж тордох юм бол хизээч 20 наст 18 шиг гялалзаж өнгөлөг байж жинхэнэ ингэж дурлаж хайрлаж чаддаг юм байна гэдэг тэр гол санааг гаргахыг хичээсэн ба. Амьдрал дээр бол уржигч маань одоо нөгөө бас буцаад Монголд ирсэн байдаг үү? Тийм одоо энэ дэмжээ хийж байгаа юм чимэгтэй яг амьдрал дээр бол бас л адилхан сайхан эмэгтэй олон жил Москвад дэмжижсэн олон Орос болон бусад орны хүмүүсийг эмчилсэн сайхан эмэгтэй байдаг. Ерөн зохиол тэгээ нэг актер зөрөөгүй. Гэхдээ яг тэр нөгөө сүлд төрсэн хүүхэд бол зохиол байсан л да. Хайр дордод бол бас өрнөсөн юм байл. Хүмүүс тэгээд амар асууж ирсэн те бүр номонд орцсон те яагаад ингэ те тэр хоёрыг нийлүүлчих болоогүй юм бэ те бүр тэгэж аяг асууж ирсэн те тэр нөгөө бүр яг ингэ тэр хайр ингэ аюу гоёор илэрхийлж гаргасан болохоор тэр хоёрыг үлдээчүүл бүх юм сайхан болох гээд байдаг. Тэгтэл би ч Монгол зохиолч тэгээд нэг Монгол эмэгтэйгээ 4 хүүхдээс салгаад Москва залуу хүнтэй суулгачих юм бас утгагүй шүү дээ тий. Тэгээд зохиолч хүн ер нь зохиолоороо нийгэмд өвлгөр дуурайл өгч те ухааруулж зөв тал руу ингэж чиглүүлж тэгхийн тулд зохиол бүтээл туурвдаг. Тийм болохоор сайхан тал руу зөв тал руу зохиолоо чиглүүлж дуусгасан байна. Номын баяр болох чинь номын баяртаа ер нь хэр бэлдэж байна вэ? Ер нь одоо номын баяр гэдэг чинь зохиолч та бүхний хувьд номын дэлгүүрийн одоо бид бүхний хувьд бас хамгийн том баяр. Тэгээд бүр дээрэс нь уншигчдын маань хувьд маш том баяр болдог шүү дээ. За тийм номын баяр болох гэж байгаа болохоор сэтгэл догтлолтой явж байгаа. Юугаараа догтлолтой байдаг вэ гэхээр ном борлуулахаас гадна
уншигч нартайгаа ингэж уулзаж санаа бодлоо сольж гарын үсгээ зурж хамтаа зураг хүргээ ахгуулж тэр нэг хэдэн 3 хоногийг айгүй аз жаргалтай өнгөрөөдөг болохоор номын баярыг бол тэсэн ядуу хүлээдэг. Тэгээд бас битүүхэн бэлддэг. Одоо тэгэл 2 шинэ номтой бүх номнууд манд номын дэлгүүрүүдэд ер нь дууссан байсан. Бүх номоо дахиж хэвлүүллээ. Эхнээсээ хэвлэлтээс гарч ийн. Тэгэл одоо ном уншигч нартайгаа яаж уншиж уншигч нартайгаа гоё уулзах болох вэ? Тэр бүх болцоог хангаал бэлдээл явж байгаа. Таны хувьд ер нь одоо бас их цэник болдог бахтай одоо ингээд уншигчт нь ирээд янз бүрийн сэтгэлээ илэрхийлдэг байх. Тэгээд мэдээч хэрэг одоо дэмждэг хүмүүс л ирж одоо дуртай зохиолчтой уулздаг байлгүй дээ. Тэгэхээр ер нь номын баярын энэ үеэр бас их эерэг энерги авдаг болов гэж бодож байна. Тийм маш их цэник, маш их эерэг энерги авдаг. Дараагийн зохиолоо бичих ирч хүчээ олж авдаг. Тэгээ нэг юм биччихэл тэр нь ингээл борлогдохгүй номын дэлгүүрийн одооныхаа газрын лангууны тоосон дарагдал бэж ивэл дахиж ном бичих хүсэл төрөхгүй шүү дээ. Харин цаг зав мөнгө төгрөг тийм ээ бас хэвлүүлэх гэж хэдэн төгрөг орно. Гол нь цаг хугацаа их орно. Тэгэл тань та өстой дайггүй гоё юм бичсэн. Таны тэр зохиолч нь тэгжсэн дандаа магтуулахтаа бас биш те. Та тэрийгээ тэгээ биччихгүй яасан. Энийг ингэчгүй яасан. Тийм байл. Тэр болгоныг сонсох чинь илүү гоё зохиол бүтээл бичих урам зориг авч хүсэл сэтлийг төрүүлдэг. Санал шүүмжүүд. Тий одоо тэгэл яг энэ ном бичих нэр бол би бол эргэлт буцалтгүй л орлоо л доо. Угаасаа нөгөө сургууль маань кино жүжигийн зохиолч сэтгүүлч мэрэгчлэр төгссөн. Одоо дахиад зохиолч мэрэгчлэрээ сураад төгсөж जैन. Тэгэхээр өөр одоо би юу хийх вүлээ дээ тий. Өчүүхэн авьяас байвал тэрийгэ хөгжүүлээд ном бүтээлээ илүү сайныг бичих юмсан гэж бодоол явж байгаа болохоор илүү чанартай сайн бүтээл төрүүлэхийг л зорилгоо болгож байгаа. Би таныг хараад бодож ирсэн нөгөө сонирхолтой роман тууч таны групп чи юу лээ? Сонирхолтой роман тууч өгүүлгүй тийм групптэй тий группт нь байдаг. Тэгээд ер нь ингээл яг хийж байгаа юмнуудаа бичиж байгаа номоо ч гэдэм юм ингээл амьдралаа бүх юмаа тэр нөгөө группээс нь ингээл хараалаа дуламжрын зохиолч бол одоо ийм хийж байгаа юм одоо тийм бичиж байгаа юм гээд мэддэг байхгүй юу. Тэгээд тэр үед юу гэж бодож ирсэн бэ гэхээр хоёр их хэрж яах хөвгттэй. Хоёр настай нөгөө хоёр нь хоёр жоох юмны зураг оруулсан байсан. Тэгээд би одоо ингээд нэг хүүхэдтэй мөртлөө ингээд хажуугаар нь ажиллаа хийгээд ингээд хүүхэдтэй хаад ачаал айгүй ихэд байхгүй. Гэтэл та ингээд хоёр жоохон хүүхэдтэй. Тэрнээс гадна дахиад 3 хүүхэдтэй ингээд 5 хүүхэдтэй эмэгтэй ахын тий. Тэгээд 5 хүүхэдтэй ингээд ээж гэрийн эзэгтэйгээ давхар хийн тэгсэн мөртлөө хаавар нь ингээд номоо бичээд энэ хаавар нь бодоод байна тий. Маш их ачаалалтай. Тэгээд тэрийг хамгийн гол нь амар супер амжуулаад байгаа юм санагддаг байхгүй юу? Баярлалаа. Тэгээд яг миний энэ ном бичих одоо энэ ажил төрлөө хийх бол мөхийн энэ хүүхдтэйгээ байх тавилантай ч юм уу цаанаасаа зурагдсан юм шиг л байна л да. Ягаад гэвэл дунд хүүгээ гаргаад би нөгөө Солонгост нэлээд олон жил амьдарсан эмнэлгийн орчуулагч хийжсэн. Тэгээ бас анхны учрах тавилангаар манай тэнд байхдаа бичижсэн. Тэгээ эмнэлгийн орчуулагч хийж байхдаа ингээд бас хүүхдэд дагуулаад ташлаа яадаг гэсэн. Нөгөө эмнэлэг рүү ингээд бороотой үед нь хүүхдээ үүрэл, мартаа үед нь тэрэгэн дээр нь түрээл тэгэл ингээд нэг газар суулгачаал хүмүүстээ орчуулга хийгээл тэгэл завсарчулаа гаруул компьютер дээр суугаад зохиолоо бичээл ингээд нэг өөрийгөө айгу завгүй байлгах тууштай. Тэгээд тэр ингээд тэр маань ингээд үр хөвгтэйгээ хамт байгаад ингээд хийгээ сурцсан. Тим юм шиг байгаа анханасаа тэгээ хийгээ сурцсан. За тэгээд тэндээс ингээд хүү маань дунд хүү маань 5 нас хүрээд дээр нь би жирэмсэн ирж байгаа аахгүй юу? Тэгээ жирэмсэн ирээд анхны нэг учрах тавилан арман болон нүцгэн ирсэн нүцгэн буцна гэд яруу найргийн ном 2 төрхөөсөө 7 хоногийн өмнө яг ингээд төрхөөд эмнэлэг твтэж байгаа штэ тий. Маргааш эмнэлэг твтэн гэж захтаа өнөөдөр нь хэвлэлтэнд өгөөд тэгээд хүүхдээ төрүүлчихэд эмнэлгээс гарахад ном маань хэвлэлтнээс гараад тэгээд төрснийхөө дараа ингээд нөгөө гиз мэт цагшаагүй том гизтэй байна штэ тий. Гиз мэтээ ингээд жадаатал ингээд юу ингээд баглчаад тэгээд номын баяраа хийжсэн анхны номын баяраа. Ерөөсөө төрөөл 7 оноо л анхны номын баяраа хийжсэн. За тэрний дараа охин төрлөө штэ тий. Тэрний дараагийн охин төрөнгөд дараагийн нөгөө хүсэл хэсэл туужаа. 1-2 сартаа багтана. Хүүхдүүд нь нэг 2 сартаа чи хүүхд унтаад идэг шүү дээ. Тэгэхээр унтаа зав гардаг. Тэр унтчих хооронд нь туужаа бичээл бас 2 сартаа авахт нь туужийнхаа нээлтийг хийгээл туужаа гаргачихсан. Тэгэхээр нэг юм хүүхдийн хажуугаар л нэг юм цохолцлоо амжуулах ёстой тийм нэг хүл юм шиг байгаа юм. Тэгээ 2 их хүүхд бас гарчлаа. 2 их хэрэгтэйс чамаа хаа. Москваар оюутан болоо явсан чи жирэмсэн бослоо мэдээгүй яваад тэгээ очоод том гизтэй нөгөө хичээлдээ яваад тэгээд тэнд байж авах хугацаанд бас зөвөр ахгүй сүүжээ эмэгт Ксения гэдэг нөгөө хөлийн цэргийн ховрон бар мэлчийн тухай арманаа бичлээ. Дахиад нөгөө цагаан цувтаа бичлээ. Жирэмсэн бахта оюутны ширээн дээр тэгээд тэр оюутны байранд цохолоож бичээл гизэндээ хүүхдээч бөөцөөлөө. Тэгээд ирээд 2 ихэр хүүхд маань гарсан. Тэгээ 2 ихэр хүүхд бол нэг хүүхд биш юм байна.
Тийм баг. Хичнээн амар тэгж лаг мундаг супер эмэгтэй байсан ч гэсэн хоёр бол хоёр юм хоёр хажуугаар зохиолч нь гэдэг бол хотлаа. Тэгээд 2 жил жил хагас завсарласан. Ер нь бол завсарлаад энэ сүүлийн бичсэн 2 номоо дотроо бодоол төсөөлөл тэгж байж байгаа сүүлийн 6 сар. Эхэлсэн байсан болохоор дуусах гэж ерөөдөө гайвал. Таны номуудыг ингэдэг шүү дээ. Дандаа ер нь нөгөө юм гадаадад өрнсөн ч юм уу те эсвэл гадаад одоо гол дүртэй ч юм уу ингээд байгаад ингээд тэгээд сүүлийн номууд бол одоо Монголдоо яалтч өрнж явах шүү байна те. Тий. Яг нөгөө нэг өөрийн маань ингээд нэг хүний онгод орох нөхцөл бололцоо гэж байдаг юм шиг хамтарч маа зохиолчтой. Зарим нь ингээд чимээгүй орчинд хөгжим сонсоол кофе уугаа суувал айгүй гоё онгодон төрдөг. Зарим нь агаар салхинд гараад уулын модонд очиод сууж явах юм бол гоё юм бичдэг. Минийх болохоор ингээд гадагшаа яваал газар орон үзэл тэгэл нутаг орон сэлгээл тэгэл юм үзээд ирэхээр айгүй гоё онгод төвлөгдөл гоё юм бичмээр санагдаал бүр ингээд дотроосоо байж адаад ирдэг байхгүй. Тэгээ тийм болохоор нөгөө нэг гадны орнуудад гарсан зохиол бүтээлийн дөрүүдтэй их зохиолууд гарсан. Жишээ нь амьдралын урсгал учрах тавилан арман бол тэр чигээрээ солонгос дахь амьдрал гардаг монголчуудын гэхдээ монголчуудын амьдрал. Учрах тавилан арманд бол Америкт байгаа үйл явдал өрөнд юм байна. За тэгээ сүүжээ мэдгсэний болохоор Орос Монгол. Цагаан цувтаа бүсгүй болохоор Орос Монгол. Тэгээ сүүлийн бичсэн бол яалтчгүй Монгол. Тэгээ Монголдоо элсэн говь эсрэг цүл нутаг гардаг. Тэгээд яг ингээд нэг зохиолуудаа бичээл ингээд бодоод байж хахад хис үр сэтгэлгээ надад аюу хүнд санагдсан. Яг оргуу хоосныг ингээд төсөөлөн бичнэ гэдэг бол тиймч амар ажил биш юм байна. Одоо тэр Harry Potter тэгээд одоо тэр сүүлийн үед бичээд байгаа мундаг хис үр сэтгэлгээний кино зохиолуудыг бичиж байгаа зохиолч нарыг бүр сүгдэж мөргөөд бүр шүтэн бишрэмээр тэр Harry Potter нэрээс амар шүтэн бишрэмээр яаж тэгэж бичдэг юм бэ? Би бүр сая энэ 2 номыг гэж үстэй толгоогоо цолгаач тарих оюунаар шавхаж бүр үгээ хэлж бичлээ штэ. Огт байхгүй юмыг байлгаж бичнэ гэдэг бол амаргүй л ажил юм байна. Хүний амьдралын сайн муу зовлон жаргал өрнөх явдлыг бол тэртээ тэр эргэн тойрон зохиол өгдөг. Ерөөсөө хүний амьдрал тэр чигээрээ зохиол өгдөг. Тэгээд бодож байгаа биччихдэг. Байхгүй юм гэж нэгдвэл амаргүй л байдаг. Хоёлаа нөгөө ярьжсэн штэ. Dune дээр ярьжсэн штэ өмнө нь те. Ингээд төстэй ингээд болчлоо. Би гэхдээ энэ зохиолыг ерөөсөө мэдхгүй би ингээд энийг бичсэн. Тийм юм болсон. Зинхэрнүүд дүү те. Тийм энэ зинхэрнүүдэд чинь нөгөө нэг хүүхэд нь ялцчгүй зинхэрнүүдтэй. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө говьд болно, олгоо орхоо гарна. Тэнгүүд одоо нэг бүх насныхан зориулсан чинь бас нөгөө нэг амуура гэд бас нэг өөр ертөнц гарч байгаа байхгүй юу? Тийм одоо дүүн дээр чинь нөгөө Аракис гэдэг өөр ертөнц гард юм билээ шүү дээ. Тэгээд мдээгүй өөрөө. Тэгээд зохиолоо нөгөө нэг хийсний нулимс зохиолоо бичиж дуусчаад Орос Монгол хэл дээр гаргая гэд тэний орчуулагч залууд өгсөн байсан номоо Орос хэл дээр орчуулах гэдэг одоо орчуулгын хатанд явж байгаа. Тэр залуу маань санаандгүй ингээд бичсэнийг пост оруулчих. Улсын чинь Монгол дүүнтэй төстэй Монгол зохиол гаргах чагаа гэж бичсэн байна. За хүү ямар дүүн гэж одоо юу юм бэ гэ ороод үзсэн чинь айл эзэний нөгөөт нь кино болоод бүр Оскарын хамаг шагналаа. Би хаагур нь явж ирсэн. Тэгээ бүр Монголд орчуулагдаад одоо 2 дахь дэвтэр нь гарч байгаа юм байна шүү дээ. Тэгээд ингээд тэгэл тэр оройноо ч үлээ хэд хоногийн 2 3 хоногийн дараа шууд киног нь үзсэн чинь бүр тэр чигээрээ миний зохиол харагдаад байхгүй яана энэ ч одоо хүний зохиол хуулцсан юм олцсон гэх юм биш байгаа да. Хүмүүс ч айгүй өөнтөгч байдаг шүү дээ тий. Янз бүрийн юм ярьдаг. Дулмсрын ч одоо дүүнийг дуурайгаад эслийн нулимс бичсэн юм биш үү гэх бах гээд бүр санаа зовоод энэ дүүний нөгөө номын нээлтэн дээр нэрсэн шүү. Нээлтэн дээр нэрээд нөгөө нэг орчуулсан залуу нөө редактор хоёртой нуулзаад их чинь нэг юм эслийн нулимс гарман бичсэн юм а бүр аль хэзээ хэвлэлтэндээ шилжчихсэн. Тэгээ хүүхдийн хувилбартай тэгээ бүх насныхан унших хувилбартай тэгсэн чи яалтчгүй олгоо орхоо гараад үйл явдал бол гэсэн өөр шүү дээ мэдээж өөрөөр хүний зохиол юм чинь. Тэгээд ингээд төстэй юм а гэсэн чинь үгүй угаасаа олгоо орхоны тухай айгүй олон зохиолууд байдаг байхгүй гадаадын болон Монголын зохиолууд мэлсээр байгаа бас. Ингээд яг тэр чигээрээ зохиол бичсэн голд нь ингээд тусгацсан зохиолууд. Тэгээ гадныхын ингээ манай олгоо орхоо энэ байсан байгаагүй мэдтгүй энэ домгийн тухай гадны хүмүүс ийм олон зохиол бичсэн байхад Монгол зохиолж яагаад олгоо орхоо бичиж болдгүй. Тэгээд Монголынхаа хэлсэн говийг монгол хүн яагаад бичиж болдгүй. Тэгээ та санаа зовоод ах юм юу аа. Тэгээд тис өөр үйл явдалтай зохиол нэрээд тийш дээ одоо юу гээд Гэтэ нөгөө яг санаа авсан гэж хэлж байгаагүй ч гэсэн орчуулагч нь бол тэгжээлээ шүү дээ тий. Ер нь Монголын гавь санаа авсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд тэрэн дээр бас санаа амарсан байхгүй. Нөгөө орчуулагч нь энэ тэр чинь хаанхын зохиолч үл энэ дүүн чинь Германы Франк Херберт Германы Францч үл тий. Тэр зохиолч өөрөө тэр хаанхын зохиолч тэр зохиолч өөрөө энэ зохиолынхаа тухай дурдахтаа бол гэсэн юм шиг үлээ тий. Ерөнхийдөө бол санаа нь бол Монголын элсэн говь тэр тусмаа Монгол гардаг
олгоо орхооны тухай бичсэн байх магадaltaй гэсэн. Тийм санаа авсан магадaltaй гэсэн гэсэн байл ч тийм. Тэд нар санаа авч байхад би өөрөө Монголынхаа олгоо яаж бүр сүлдээ айгу бардам сэтгэл төрсөн шүү дээ. Юу дүүн ядаргаа. Тэгтээ эн чинь гайхалтай зохиол. Тэгэхээр минийхээ бас харьцуулшгүй. Тийм мэдээж хэрэг үйл явдал тэс ондоо яах вэ? Тийм тэгээ сүүлийнхээгаа бас номын баяртаа зориулаад жоохон яарчлаа. Тэгээд цааш-цаашдаа ингээ ном чинь нөгөө нэг дахин хөвлөгдөд байдаг учраас зохиолоо улам чанаржуулаад ээж болдог талтай. Киног бодвол тэрүүгээр аюу ашигтай шүү дээ. Кино бол нэг ингээл дуусаад дахиж анслах боломжгүй. Ном бол 1000 ширхэг хэвлүүлээ гэхэд дараагийн 1000 ширхэг хэвлүүлэхдээ дахиад сайхан аюу гоё улам ингээд анхаараагүй зүйлээ анхаарч уншигтаас ирсэн санаагаа тусгаж илүү гоё төгс болгож болдог. Тэргээрээ давталтай. Ер нь зохиолч хүн гэж ярихаар л хэвээр яалтчгүй уншдаг хүн байх хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээд тэр тусмаа та бол одоо ингээд гадаадад Оросд мэрэгчлээ дээшлүүлээд төгсөж байгаа юм байна. Тэгээд ер нь хэр их уншдаг вэ? Уншихдаа яг ямар төрлийн одоо зохиолч байлуулаад илүүтэй уншдаг вэ? Маш их уншихыг хичээдэг. Уншдаг гэвэл одоо бас сүүлийн үед буруу болчих гээд байна л да. Ягаад гэвэл надад юусоо заав гарахгүй байгаа учраас их ном уншиж чадахгүй байна. Маш их уншихыг хичээгээд аль ер нь уусаа унш гэдэг үү тий. Тийм шүү дээ. Уншижээж илүү нөгөө нэг чанартай бүтээл төрөнд их унших тушин сэтгэлгээ задарна. Уншихгүй байх юм бол юу ч бичгэвдээ тий. Зөвхөн миний зохиол төрөөд ш. Уншаад ах юм бол олон зохиол уншсан хүнээс чинь илүү бусдад хүртээлтэй зохиолууд төрж гарна. Уншихгүй байгаа юм бол яг хөө жоохон авьяастай бол авьяас дээр тулгуурлаад нэг жоохон ингэ бичээд байна. Уншаад бичээд ах юм бол илүү гоё задарна. Тэгэхээр зохиолч хүн их унших тусам илүү гоё бүтээл төрүүлнэ гэж би боддог. Яг авьяастай хүн илүү сайн бичнэ гэдэг. Гэхдээ бас их унших тусам илүү сайн бичнэ гэж боддог. Тэгээд яг хөө их уншигт байхыг хичээдэг. Түүнээс яг одоогор бол бүр тасархаа уншаад байгаа юм бол байж чадахгүй байгаа. Тэгээ нөгөө сургууль төгсгөө дипломын ажил дээр нөгөө шалгалтууд тэгээд хүүхдийн ажил, тэгээд шинэ номын ажил гээд надад уншихаар авсан номнууд бол зөндөө байгаа даа л да. Номын сангаа баяжуулаад байна. Нүдэнд харагдаад хорхоо гоцолцоол байна. Гэтэ одоо энэ 100 бол уншихаа нэг 50 наа. Ер нь ямар төрлийн номууд уншдаг юм та? Адал явдалт тэгээд гадаадын зохиолчдын бас их ном унших туфттай. Яг төрөл гэх юм бол аль төрлөөс нь л уншихыг хүсдэг. Яг тийм гээд ах юм байхгүй. За урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. Тэгээд Азур номын хөтөлбөрийн зүгээс бас ирсэн зочин бүртээ гарын бэлгийг өгдөг байгаа. Манахаас гаргадаг юм бужоо дэвтрийг та гоё тэмдэглээ бичээ зохиолохоо санааг бичээрэй. Мөн түнчлэн Азур номын хөтөлбөрөөс ном авах боломжтой юм эрхэм бичиг бэлгэлж байгаа юм шүү. Өө ямар гоё юм. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд номын баяр дээр уулзцгаая. Тэгээ. За энийг үзэж байгаа уншигчдаа болон үзэгчдээ маш их баярлалаа. Тэгээ илүү чанартай сайхан бүтээлүүд илүү олныг төрүүлэх болно гэж хэлмээр байна. Баярлалаа танд. За баярлалаа. Хамтайсан та бүхэндээ баярлалаа. Кафе Терра нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Дараагийн 5 гарагт дахин нэг зохиолчийн ертөнцөөр хамтдаа аялцгаая. Баяртай. Зөв үрийг номоос аз хур номын их дэлгүүр